Хөдөө орон нутагт цогц хадгалах байр хомс байгаагаас үүдэн 2 нэран цогцсыг 2 жилийн турш албаны байранд ахуйн зориултын хөрөгчөнд хадгалсны эцэст хөдөөлүүлжээ. Ийхүү удаан хугацаанд хадгалсан нь албан хаагчдын сэтгэл зүйд хүн дээр нөлөөлсөн байна. Энэ нөхцөл байдлаас харахад хөдөө орон нутаг дахь шүүх шинжилгээний байгууллагын ажиллах орчин нөхцөл хангалтгүй байгаа төдийгүй хохирогчийн үнэн шударгаар шүүлэх хэрэгэд эрсдэл учруулж хүний эрх зөрчигдөж байна гэж үзэн холбогдох байгууллагуудад хүний эрхийн үндэсний комиссаас санал хүргүүлсэн байна. Шүүх шинжилгээний байгууллага жил бүр дунджаар 35,000 орчим хэргийн газрын үзлэгт оролцож 75,000 гаруй шинжилгээ хийдэг бөгөөд өдөрт дунджаар 200 гаруй шинжилгээ хийдэг байна. Гэсэн хэдий ч шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал ялангуяа хөдөө орон нутагт хүндрэлтэй хэвээр байна. Тухайлбал аймгийн хэмжээнд цогцос хадгалах зориултын хүргүүр ердөө давхын ширхэг байдаг нь зуны үйлрэлд ихээхэн хүндрэл үүсгдэг байна. Хүргүүрт багтахгүй цогцыг муутахаас сэргийлэхийн тулд хоногийн ээжтэй ажилтан өдөр шөнийн аж цагт моорогт ганцаараа очиж 1-2 цагийн зайтайгаар цогцсуудыг гараар өргөж зөөвөрлөн ээлжлэн хүргүүрт хийдэг байна. Энэ нь албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүний эрх хохирогчийн үнэн шударгаар шүүлгэх эрхэд эрсдэл учруулж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ. Орон нутагт буюу аймгийн төв, сумын зарим төвүүд дээр байгаа энэ шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, барилга байгууламж, лаборатори тэр хүний биед үзлэг хийж байгаа энэ орчин нөхцөл бол хүний эрхийг зөрчих ийм эрсдэлтэй нөхцөл байдлуудыг бол бий болгосон байна гэж ингэж хүний эрхийн үндэсний комисс дүгнсэн. За яагаад ингэж дүгнсэн бэ гэхээр үндсэндээ шүүх шинжилгээний байгууллагын нэг чигүүрэг бол хараат ус бие даасан байх ёстой. Гэтэл энэ байгууллага маань өөрийн гэсэн байргүй. Эсвэл ашиглалтын хугацаа нь дуусаж ашиглахыг хориглосон дүгнэлт гаргасан байруудад үйл ажиллагаа явуулдаг. За цагдаагийн байгууллагын аль нэг жигүүрт нь тодорхой өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг. За аймгийн засаг даргын тамгын газар гэдэг юм уу энэ байгууллагуудын байранд ингэж үйл ажиллагаа явуулдаг нь нөгөө хохирогчийн эрхийг хамгаалах, нууцлал, аюулгүй байдал. За мөн хүнлэг тэр орчин нөхцөлд шинжилгээнд хамрагдах энэ эрхийг бол зөрчиж байна гэж ингэж үзсэн. Мөн хөдөө орон нутагт байгаа шүүх шинжилгээний байгууллага нь өөрийн гэсэн зориултын стандарт шаардлага хангасан байр байдгүй байна. Аймгийн тамгын газар болон цагдаагийн газрын нэг буланд байрладаг байна. Энэ нь шинжилгээний дүгнэлт гаргах явцад мөрдөгч болон бусад этгээдээс нөлөөлөх оролдлого гардаг, дүгнэлтийг өөрчлүүлэх талаар шахалт үзүүлэх, алба хаагчидтай хувийн холбоо барих, мэдээлэл 3 дахь этгээдэд дамжих, иргэдээс шууд дарамт дормжлол үзүүлэх зэрэг нөхцөл байдал үүсдэг байна. Иймд хөдөө орон нутагт шүүх шинжилгээний байгууллага өөрийн гэсэн зориултын стандарт байртай болох шаардлагатай гэдгийг хэлж байна. Дэчин шүүх шинжилгээний байгууллага бол хэрэгтэй холбоотой олон нотлох баримтуудыг цуглуулах, хадгалах ийм асуудал бол гардаг. Тэгээд мөрдөн байцаалтын явцад юм уу тохон орон нутгаас бол ийм 2 нэран гэдэг юм уу ийм цогц олцсонтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад асуудлыг шийдвэрлэж дуусаад хөдөөлүүлэх ийм арга хэмжээг авсан. За энэ хооронд энэ 2 цогцыг хадгалах шаардлага гарсан учраас шүүх шинжилгээний байгууллага бол өөрийн болцоогоороо нөөц болцоогоороо өөрийнхөө байран дээрээ хадгалж хамгаалах ийм үүргийн дагуу хадгалж хамгаалсан байдаг. За тэгээд шүүх шинжилгээний энэ орон нутгийн төвүүд дээр байгаа тэр хөргүүр энтрийг аваад үзэхээр зориултын тийм яг энэ шүүх шинжилгээнд зориулсан хөргүүр нь байхгүй. Ихэвчлэн ахуйн энэ хөргөгчтэй айлуудад хэрэгэлдэг цагаан хөргөчүүд идэв шүү дээ. Хөлдөөгч нар тийм хөлдөөгчтэй тэн дотроо дандаа эд бүрийн баримтуудыг хадгалдаг, хамгаалдаг ийм нөхцөл байдлууд байгаа. Шүүх шинжилгээний байгууллага нийт 863 алба хаагчийн орон тоотойгоос 2026 оны 1-р улирлын байдлаар 758 алба хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл салбарын хэмжээнд 105 орон тооны дутагдaltaйгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хүний нөөцийн дутагдлаас шалтгаалan алба хаагчдын ажлын ачаалал нэмэгдэж, ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөж, хохирогчийн үнэн шударга шүүлгэх эрхэд эрсдэл учруулж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдлээ.